Сайн бацхан үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга өдөртгөн ухааны доктор Бямсүрэнгийн мягмар хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Баярлалаа. За би таныг үйлдвэрчний эвлэлийн мягмар гэдгээр чинь илүү сайн мэдэх юм. Бус заллаар бол таныг л сайн мэдэхгүй, танихгүй. Тэгэхээр үзэгчид маань ч гэсэн бас бусад талаар нь энэ хүнийг бас таниасаа гэж энэ удаагийн нэвтрүүлэгтээ урьсан байгаа. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өгнө. За. Нэвтрүүлэг эхлэхэд бэлэн үү? Бэлэн. За. Хамгийн ихний асуулт маань та манай нэвтрүүлгийн үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхээ нэг сайхан танилцуулаач. Хаана ямар албан тушаал, хаашдаг, ямар ажил хийдэг, ямар хүн байна. За намайг Бямсүрэнгийн мягмар гэдэг. Одоо 39 настай. Нөхөр 3 хүүгийн хамт амьдардаг. Амбул тавуулаа. Жирийн нэгэн Монгол эмэгтэй. Тэгээд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажилтай. Тэгээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчийн сонгуульт ажлыг бас хашдаг. Тэгээ ер нь одоо миний хувьд 10 жилээ 20 дугаар дунд сургуулийг төгссөн. Нийслэл Улаанбаатар хотод төгссөн. За аав маань Булган аймгийн Ташинжилэн сумын хүн. Би өөрөө Булган аймгийн Ташинжилэн сумын Хариат гэж явдаг. За ээж маань Цавхан аймгийн Яруу сумын хүн. За тэгээ нөхөр маань Архангай аймгийн Бацангай сумын Хариат. Би за тэгээ миний хувьд 20 дугаар дунд сургуулийг 10 жилээ төгсөөд за дараа нь анагаахын сургуулийг совилгын мэргэжлэр анхны боловсролоо эзэмшиж байсан. За түүний дараа үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх хөдөлмөрийн дэд сургуулийн хөдөлмөрийн эдийн засгч мэргэжлэр төгссөн. За тэгээд тэгвэрээ магистрийн зэрэг за 2020 оны 5 сард яг хөдөлмөрийн удирдлагын чиглэлээр удирдах ухааны докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд ер нь бол яг үйлдвэрчний эвлэлийн ажил эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллахын өмнө 2001-ээс 2005 оны хугацаанд клиникийн 1-р амарч газар буюу одоо хуучнаар 1-р төрх газарт одоо совилгын арга зүйч за түүний дараа клиникийн 1-р амарч газрын хүний нөөцийн менежер, хүний нөөцийн албаны дарга хийжсэн. За тэгээд тэр хугацаанд бас нэг санаандгүй тохиолдлоор үйлдвэрчний эвлэлийн одоо нэг том чуулган залуучуудын чуулганд оролцоод тэгээ эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны залуучуудын хорооны даргаар ажиллах юм зөвшөөрөл олдсон. Тэгээ тэгж л анх үйлдвэрчний эвлэлтэй холбогдож ирсэн. Ер нь нөгөө хүүхдтэйхэн жоохон тийм нэг нийгмийн идэвхтэй одоо тухайн үед улаан загалмай нийгэмлэгийн сонгуульт ажлыг бас давхар салбар нийгэмлэгийн тэргүүн хийж ялаа. За Монголын совилгчдын нийгэмлэгийн салбарыг бас төлөөлж Монголын совилгчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнэрч ажиллаж байсан. Тэгээ ер нь бол их олон сонгуульт ажилтаа. Тэр хугацаанд бас эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2009 онд даргын сонгуул болох гэж байгаа гэд манай одоо тухайн үед хөдөлмөрийн дэд сургууль эрүүл мэндийн салбараас маш олон эмч мэргэжилтэнгүүд бараг 10 орчим хүмүүс хөдөлмөрийн дэд сургуульд төгссөн байдгийг манай ангийнхан маань санал тавиад ер нь одоо манай холбооны одоо даргын сонгуул болох гэж байна. Чи өрсөлдөө гэд. Тэгээд 2009 онд тухайн үед 5 хүн нэр дэвшээд эхний санал хураалтаар 62%-аар тухайн үед 29 настай одоо холбооны даргын сонгуул дээр дэвшиж одоо сонгогдож ирсэн. Тэгээд түүнээс хойш 3 удаагийн бүрийн эрхийн хугацаанд 3 дахь бүрийн эрхийн хугацаанд ажиллаж байгаа. Тэгээд сонгуульт ажил бол бас ихээ Монголын үйлдвэрчний холбооныхоо ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр бас 2 удаагийн сонгуулаараа эрүүл мэндийн салбарынхныгаа төлөөлж ажиллаж байгаа. За эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн, за эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, за хөдөлмөр нийгэм зөвшлийн 3 талд үндэсний хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажлууд. За мөн 2020 оны хугацаанд бас сая 5 сарын хүртэл байна уу да.
хэд хэвээ тохс сүрээтэй тэмцэх глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөл гэж том зөвлөл ажилладаг. Үүний одоо дараагаар бас сонгуульт ажлыг хийгээд дараагийн хүндээ сонголт хугацаагаа өгсөн. За тэгээд хэд хэвээ тохс сүрээгийн чиглэлээр бас нэлээдгүй ажиллах сонирхол бас надад байдаг. Ягаад гэвэл халдвар төвчин Монгол улсад бас их байдаг учраас. Тэгээ хувийн хувьд бол ийм дээ. Өөртөө ядаргаатай олон сонголт ажил хийдэг юм. Та ч бол одоо хүүхдүүдийн ээж, айлын гэргийн хүн. Үгүй одоо гэргийнхээ ажлыг хизээний хийх гэж байна. Хийн штэ. Үгүй зав зай байна уу? Чи одоо сонсоод байсан ч үгүй ямар олон ажил хийдэг юм бэ? Яг амжуулна. Тэгээд нэгэнтэй л нөгөө үйлдвэрчний хэвлэлийн ажил чинь их онцлог л доо. Ер нь ингээл бүхэл юмд оролцож яахгүй болвол ингээд болдоггүй. Ингээл зөвхөн ингээл өрөөнд суугаал ингээл энэ ажлыг хийн гэж хизээч байдгүй. Тэнд цалингийн асуудал, хөдөлмөрийн зөвшөлт үндэсний хорооны гурван талт үндэсний хорооны хурал дээр одоо төрийн албан хаагчдын цалин өсний одоо хамгийн амин чухал нийгмийн хамгааллын асуудлууд яригддаг учраас тэнд ажилдаг. За тэр үндэсний зөвлөлийн өмнө бол цалин өсний дэд хороо гэж байсан. Тэнд бас тодорхой хугацаанд ажиллаж байсан тэр дэд хороо маань одоо бол бас татам өгсөн. За өмнө нь бол одоо хашиж ирсэн сонгуульт ажлууд бол олон. Тэгэхээр ажлын бас нэг онцлог, зайлшгүй шаардлага байдаг л да. Салбарынхаа одоо мянган ажилчдыг төлөөлөөд үйлдвэрчний хэвлэлийн төлөөлөл эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж шийдвэр гаргах төвшөнд бас салбарынхаа дуу хоолой болох ийм одоо засгийн газрын бас тогтоол байдаг. Тийм учраас тэр чиглэлээр ажил үүргийн чиг хэрэгцээ шаардлага байдаг учраас зайлшгүй ард юм да. За үйлдвэрчний хэвлэлийн талаар жичтэй танаас асуух асуултууд бол байгаа. Багада ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан та? Би ер нь эмч болно гэж боддог байсан. Гэхдээ эмч салбарын хүн болно гэж боддог. Гэхдээ одоо би их баярлалтай шүү дээ. Энэ одоо хөдөлмөрийн салбар тэр дундаа хүний төлөө ажилладаг энэ одоо эмч мэргэжлийг хүсдэг байсан бол тэр хүмүүсийнхаа эрх ашгийг хамгаалах бүр нүдэ олсон гэж их өөрийнхөө эзэмсэн боловсрал мэргэжлэр их бахархдаг. Тэгээ энэ салбарынхаа эмч чимлэгийн ажилтнуудын одоо хөдөлмөрлөх эрхийг хамгаалах. Тэгээ тэр хийсэн ажлынхаа ард гарах шиг гайхалтай сайхан зүйл байхгүй. Тийм учраас өссөн мэргэжлийг ер нь одоо эзэмшсэн гэж эзэмшсэн юм байна. Тэ шүү. Таны хэлэх дуртай үг ямар үг вэ? Ер нь тэгээд их хорцор зүг хэлэндээ хэлнэ. Зориг эсхүрвээс ухаан эсхүрнэ гэдэг. Тэгээ ер нь аливаа зүйлд зайлшгүй л одоо зориг хэрэгтэй. Зориг байхгүй бол мянга одоо хүсээ тэмүүлээд байхгүй. Тийм учраас зориг эсвэрс хөрөл ухаан эсвэрнэ гэж л үг хэлэх үг дотроо их бодож авдаг шин. Таны хамгийн бухимддаг зүйл юу вэ? Одоо нэг үед бол арай гайгүй болцсон баха. Хүмүүсийн одоо ундууцал их байх юм аа. Одоо ягаачгүй л одоо бухимддаг. Тэгэхээр ер нь ялангуяа хүн ингээд их огцом хүнийг хараалын үгээр хэлж байгаа зүйлд ягаад ч юм өөр ирэхгүй бухимдчихдээ шүү. За үйлдвэрчний хэвлэлийг асуунаа. Энэ хизээнээс хийж дуурч гэлсэн бэ? Үйлдвэрчний хэвлэл. Эмч сувлагч нар гээл тааж ингэ гараад ирсэн шүү дээ. Тэгээ нөгөө сайд нартаа үзээл. Яг бас нөгөө зайлшгүй үйлдвэрчний хэвлэл гэхээр л одоо зарим хүмүүс ингээл заавал жигсэх хэвээр юм шиг тэмцэх хэвээр юм шиг харддаг л да. Тэгээ хууль эрх зүйн хувьд одоо асар их боломжууд хөдөлмөрчд ажил хийж байгаа хүмүүст байдаг. Тэгээ тэр гаргалгааг илүү зөв ашиглах нь үйлдвэрчний хэвлэлийн гол зэвсгэлтэй. Тийм учраас одоо тэмцэл жигсаал болж ийна л гэвэл одоо ажилчид хөдөлмөрчдөөс тавьж байгаа асуудлыг хууль зүйн хүрээнд шийдэхгүй л тэмцэл болдог. Тэгээ зайлшгүй л одоо тэмцэх шаардлага гараад тэмцдэг. Тэгээ тэмцлийн үйлдвэрчний хэвлэлийн хамгийн гол одоо хүч болвол тий одоо хууль эрх зүгээр олгосон хүч болвол хамтын маргаан үсгдэг. Одоо хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахын тулд үйлдвэрчний хэвлэл байгуулдаг. За тэр үйлдвэрчний хэвлэлээрээ дамжуулаад салбарын түвшинд салбарын хэлцээр хийн, байгууллагын түвшинд хамтын гэрээ хийн. Тэр гэрээ хэлцээрийг байгуулах явцад одоо ажил олгогч тий одоо нөгөө талд одоо тавьсан асуудал шийдвэрлэгдэхгүй байвал үе шаттай тэмцэх эрх нь ажилчдад байдаг. Тэгээ тэр л одоо зэвсэг юм уу да. Тэр тийм учраас
одоо өнгөрсөн хугацаанд ер нь баг жагсаал тэмцэл хийгээгүй жил баг байхгүй дээ. Ер нь сүүлийн 2019 онд 19-20 онд тэмцэл жагсаал хийгээгүй гэрээлцээрийнхаа дагуу асуудлууд явж л явж гисэхгүй. Тийм учраас хөдөлмөрчдийн хамгийн гол зэвсэг бол жагсаал цуглаан. За дээрээс нэмээд хамтын маргааны үед хэрвээ асуудлыг шийдэхгүй бол ажил хаялт хийх гэсэн том зэвсэг байдаг учраас тэр л арга одоо тэмцлийн л одоо ажлын нэг арга. Гэхдээ ширээний ард суух, хилэлцээр хийх, зөвшөлтсөлд хүрэх боломж бол хизээд нээлттэй. Хизээч одоо үйлдвэршний хэвлэл ямар ч асуудал тавихгүй байж иж гів гинтхэн ч хэсдэггүй. Эхлээд санал өгнө, мэдэгдэл өгнө, шаардлага өгнө. За нэг хэвлэлийн урал зарлан тэгээ үнэхээр шийтгэдэггүй бол гарцаагүй хуулиар олгоцсон эрхийнхаа дагуу жагсаал цуглаан хийх, тэмцэл, ажил хаялт зарлах тийм одоо тэмцлийн л арга хэрэгслүүд хэрэгэлдэгтэй. Арай л зодоо хийгээгүй. Тийм ээ. Арай л зодоо хийгээг. Тэрнээс л наагур юм болно л доо. Тэрнээс наагур юм болсон. Одоо энэ манай байгууллагуудад одоо төрийн, хувийн энэ байгууллагуудад үйлдвэрчний хэвлэл ер нь байна уу? Манай бүртгэл байхгүй үйлдвэрчний хэвлэл гэж. Тийм нөгөө салбараас л болно л доо. Үйлдвэрчний хэвлэл чинь ер нь бол их хүчрхэг байгууллага хөдөлмөрчдийн. Тэгээ одоо бол Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо одоо 200 гаруй мянган гишүүдтэй. Тэгээ эндээ 14 салбарын холбоо байдаг. За одоо жишээ нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоод автозамын салбар бол автозам, боловсрол шинжилгээ ухааны ажилтны үйлдвэрчний хэвлэлд бол одоо боловсрол шинжилгээ ухааны салбарын гिचийн. Тэгэхээр тухайн салбарын нь одоо үйлдвэрчний хэвлэлүүд хэр их хэвлэлд нэгдсэн дүрм журм ямар зохион байгуулалтаас их шалтгаална л да. Тухайлбал нөгөө хэвлэл мэдээллийн одоо салбарыг нэгтгэсэн яг одоо тухайн нэршлэрээ байдаг тийм одоо салбарын холбоо одоогор бол байхгүй, ер нь жил байнгад яригддаг. Одоогор бол Монголын ажилтаа албаа гэгчтэй үйлдвэрчний хэвлэлийн холбоонд хэвлэл мэдээллийн одоо зарим байгууллагууд эвлэлд нэгдсэн байдаг гэж би ойлгодог. Тэгэхээр одоо салбараараа их хүчрхэг байж чадах юм бол тухайн одоо салбарын хөдөлмөрчдийн дуу хоолой эрх ашиг нь хөндөгдөн л дөө. Одоо бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллага маань төрийн бус байгууллага гэдгээр явах уу тийм иргэний нийгмийн олон нийтийн байгууллага гэж. Хуучин бол арай ондоо байдаг гэсэн тийм. Тий, ер нь л тэрүүгээрээ л явдаг та. Тий, ерөнхийдөө бол үйлдвэрчний хэвлэл гэдэг маань хараат бус бие даасан статустай. Тэгээ өөрөө үйлдвэрчний хэвлэл бусад одоо иргэний нийгмийн байгууллагуудаас онцлог юм бие даасан үйлдвэрчний хэвлэлүүд эрхийн тухай хуультай. Хөдөлмөрчдийн хуультай гэсэн үг. Тэгэхээр эвлэлд нэгдэх эрх нь хуулиар олон улсын гэрээ конвенцаар зохицуулагдсан байдаг. Тийм учраас одоо зөвхөн Монголд ч биш дэлхийн олон улсын оронд үйлдвэрчний хэвлэлүүд асар их хүчтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрийн бус байгууллагуудын хамгийн өндөрлөлттэй асуудал нь санхүүжилт гэдэг зүйл үүдэг. Үйлдвэрчний хэвлэл маань одоо яаж санхүүждэг? Одоо үйлдвэрчний хэвлэл өөрөө гишүүдээ игнэндээ нэгтгэдэг. Эвлэлд нэгдсэн гишүүдийн татвараар үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр дүрм журмаараа зохицуулагдана гэсэн. Тэгэхээр тухайн үйлдвэрчний хэвлэлд элсхийг дүрмийн хүлээн зөвшөөрсөн одоо гишүүд эвлэлд нэгддэг. Тэгэхээр тэр татвараараа гишүүдэд зориулсан үйл ажиллагааг Монголын үйлдвэрчний холбоо, олон улсын үйлдвэрчний хэвлэлийн байгууллага татвараа төлнө шүү дээ. Тухайн салбарын үйлдвэрчний хэвлэлүүд нь салбарынхаа үйлдвэрчний хэвлэл татвараа төлнө. Өөрсдөө салбарын холбоод нь үйл ажиллагаа явуулна. Тухайн байгууллага дээр ч гэсэн үйлдвэрчний хэвлэл хороод нь одоо тэр гишүүдээс хураасан татвараараа л түнс биш төрөөс ямар нэгэн одоо санхүүжилтийн тэндээс тийм дэмжлэг бол байдаггүй. Зөвхөн одоо гишүүдийн одоо яг л хөдөлмөрчдийн нэгдсэн байгууллага учраас тийм зохицуулт. Таахан асрах тэмцээ. Хамгийн том ялалт тань юу байсан бэ? Том баг гэж би ер нь их одоо ялалтыг ялгадаггүй шүү дээ. Тэмцэл болгоны ард заавал үрдүн гардаг. Үрдүн л гарч ивэл бид нар тэрийг ялалт гэж үздэг л дээ. Тэгэхээр одоо зүгээр яг жишээлбэл цалин үлсэн дээр одоо ямар ялт байх болсон гэдэг юм бол 2012 онд цалин үлсний хамгийн одоо өндөр хөв буюу 52%-аар одоо нэмэгдүүлсэн. Цалин үлсийг нэмэгдүүлчихсэн. Тэгэхээр тэр бол баг одоо өндөр хөв. За тэгээ хамгийн сүүлд бол
өнгөрсөн хугацаанд 2018-аас 20 оны хугацаанд бол одоо хамгийн дээд нь 47%-аар эм чимлэг ажилтнуудын цалин за ерөнхийдөө нэг 30-аас 42-оос 47%-аар нэмэгдсэн. Тэгэхээр ер нь бол дийлэнхтэй л одоо манай салбарынхан бол одоо өөрсдөө карманд авч байгаа цалингаар хэмжигдэг. Гэхдээ тэрнээс өөр асар олон үр дүнгууд гардаг л да. Жишээлх юм бол одоо дэлхийн олон улс орнууд тийм ээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч ажлынх нь нөхцөл нь их онцлогтой. Хүмүүс одоо баяр наадмаар одоо сайхан агаарслахынд гарч идэг бол эрүүл мэндийн салбарынхан ажиллаж л байдаг. За шинэ жил болно ажиллаж л байдаг. Тэгээд ийм онцлогтой тасралтгүй үйл ажиллагаатай учраас ялангуяа одоо цалин хүсний асуудал дээр их одоо нарийн чимэглүүр ажиллагаа шаарддаг. Жишээлх юм бол шөнийн цагийн нэмэгдэл гэж юусэн эрүүл мэндийн салбарынхан огт автдаггүйсэн. Зүгээр л одоо илүү цаг л ажиллавал фонд цагаасаа тий тухайн сарын фонд цагаас илүү цаг ажиллавал авдаг байсан бол энэ оноос эхлээд бид нар шөнийн цагийн нэмэгдлийг олгодог. Энэ бол бас анх удаага сүүлийн олон жилийн хугацаанд яригдсан асуудал үр дүнгээ авсан. За түүнээс гадна жишээлх юм бол одоо хөдөлмөрийн харилцаанд аюулгүй олон тулгымцсан асуудал байдаг л да. Тэгээ бид нар үе тавьдаг. Тэгээ энэ жилийн хувьд бас нэг твшилтэй зүйл бол хэдийгээр одоо манай ард иргэд маань шүн хонж байгаа эмч сувилагч нар зарим эмнэлгүүд дээр за нэг эмч нартаа нэг 5 хоол оройд өгч сувилагч асрагч нарт нь ерөөс огт хоол өгдөггүй. Тэгээд шүнжэнгөө нөгөөдөл чинь яг кофе юм уу нэг гişрэх хуушуур тэгэл одоо нэг гоймон идээл ингээ хондог эсвэл хоолтой хоолгүй явдаг. Тэрнээсээ болоод эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдөө одоо ходоод хоол боловсруулах замын хүчин эмгэг тий загасч нэмэр усгүй гэдэг шиг өөрсдийнх нь эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг байсан учраас бид нар бас нэлээдгүй тооцоо судалгаа хийж эрүүл мэндийн яамтай ярилцж байгаад ерөнхийдөө энэ жилээс эхлээд шөнийн ээлжинд гарч байгаа хэнийг ч ялгахгүйгээр одоо оройн хоол халуун хоол өгөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл эмнэлгийн цайны газар чинь 5 цаг гэл явж. Тэгээ нөгөөдөл нь хоолгүй. Тэгээ өглөө нь оройн хоол өглөөний цай өгдөг. Энэ систем рүү одоо өвчтдтэйгээр эмнэлгүүд маань ороод эхэлж байна. За өдрийн ялангуяа өдөр жишээлбэл ажиллаж байгаа хагалгаа хийдэг, мэдсэл хийдэг, хүн төрүүлдэг ингээ ажилласаа хүндэрчддэг. Тийм одоо ажилчд жишээлбэл ерөөс хоол идэж амждаг. Газ гуанзанд тоглож идэж. Ямар одоо тэр хувцастайгаа гуанзанд явуулдаг шүү. Тэгэхэд жишээлбэл манай гэмсэх судлалын үндэсний төв, хавдар судлалын үндэсний төвөө олон одоо ийм тасралтгүй ажиллагаатай эмнэлгүүд маань нөгөө энэ эрүүл эмч одоо мэдслийн хэсгийнхаа эмч сувилагч асрагч нарт ажлын байранд нь одоо тий очиод тогтохтой орчныг бүртгүүлээд хоолыг нь халуун хоолоор очиж үйлчилдэг. Ийм одоо арга хэрэгжүүлээд эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол бас ингээл яриул эрүүл мэндийн салбарт гаргасан амжилтууд бол их олон шүү. Жишээлх юм бол 2009 онд анх одоо холбооны даргын ажлыг аваад 2 зүйлд илүү анхаарч ирсэн. Жишээлх юм бол хэвийн бус нөхцөлд бас их олон хүмүүс ажилтдаг. Ялангуяа байнга цусан дунд байнга хүний ялгцсан ус зэрэгтэй ингэж ажилтдаг. Хортой хүн нөхцөлд ажилтдаг хүмүүс тэр хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл нь 2000-аас 20,000 төгрөг байсан тухай үед. Тэгээ ялгаатай зарим эмнэлэг нь 2,000 өгдөг, зарим нь 20,000 өгдөг. Тэгээ ерөөсөө юм цалин биш төгрөгөөр байсан. Тэрийг бид нар бас эрүүл мэндийн яамда олон удаа тавьж хагаад одоо үндсэн цалингийн 10% болгосон. Тэгээ энэ нь бол цалин нэмэгдэхэд нөгөө нөхцөлийнх нь нэмэгдэл дагаад нэмэгдэх боломж. Тэгэхээр нэг төгрөгөөр тавьчихаар төгрөгийн ханш унчвал нөгөө мөнгө нь юу ч болж байгаа. За тухайн үед бас багш нар үр дүнгийн урамшуул авдаг байсан. Эрүүл мэндийн салбарынхан ерөөсөө огт үр дүнгийн урамшуул авдаг байсан. Тэгээ бид нар бас бусад боловсролын салбар, бусад салбарынхныхаа маш олон дүрм журмуудыг үзэж байгаад ийм одоо үр дүнгийн урамшуул болох журмын төслийг анх эрүүл мэндийн яам боловсруулж байгаа. Тухайн үед санхүү эдийн засгийн хэлтс олон газар хэлтсүүтэй ярьж байгаа дундаасаа хувилбар гаргаж ирээд засгийн газрын анх 150 дугаар тогтоолыг тухайн үед одоо ажиллаж байсан эрүүл мэндийн сайд яамныхантай хамтарч гаргаж ирсэн. Тэгээ ингээл ярих юм бол их олон үр дүнгууд биелдэ. Тэгэхээр ер нь юу гэж хэлэх вэ гэхээр их баг гэхгүйгээр бүгдэл тэмцэл олгоны ард амжилт ололт байдаг. Тэгээ тийм учраас олон сайхан үр дүнгууд
бид хамтын хүчээр эрүүл мэндийн салбарын энэ бол ганцхан холбооны ажил биш одоо тухайн эмнэлэг дээр байгаа үйлдвэрчний эвлэх хороодууд жил болгон ажилдаа хэрэгцтэй амжилттай ажилдаг. Одоо яг энэ цаг үед ковид гэж нэг ахтар зүйл байна тийм ээ. Одоо хөсүүдийнхээс та хөөрхий болж байгаа шүү нэ. Айдан үеч сонсохоос л одоо хэцүү л байх юм биш. Яг энэ хэцүү цаг үед тэр нойр хоолгүй ажиллаж байгаа тэр тасаг дотор нь тэр ажиллаж байгаа тэр хүмүүст одоо онцгойлон ямар одоо төрөөс анхаарал хандуулж байна. Ер нь ковидын үед номер 1-т ер нь дэлхийн улс орнууд ч гэсэндээ ерөөсөө хамгийн нэгдүгээрт эм чимлэгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгтэй. Тэгээ одоо өнгөрсөн хугацаанд засгийн газраас нэлээдгүй олон тохиолтой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлах юм бол яг одоо ковид яригадад эхлэхэд хамгаалах хэрэгсэл нөгөө маск одоо энгийн иргэдэд байтугай эмч сүлэгч нарт толдохгүй байсан үйл дээ. Тэгээ маш богино хугацаанд манай үйлдвэрчний эвлж гэсэн давхар одоо хяналтын одоо ковидын үед одоо эрсдэлтэй ажлын байруудад одоо хяналт шалгалт хийгээд зөвлөмж өгөөд тэгээ маш богино хугацаанд бас нөөцийг хамгаалах хэрэгслийн нөөц эмч сүлэгч нар маань өөрсдөө халдвар аваад эхлэх юм бол маш том эрсдэл. Гадны олон улс орнуудад маш олон одоо мянгаараа эмнэлгийн ажилчид халдвар авах, эндх нас барах, мэрэгжлийн орох юм үзэгдлүүд байсан учраас энэ дээр онцгой анхаарал ялангуяа халдвартай шууд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг хувийн хамгаалах хэрэгслийн нөөцл хамгийн чухал байдаг. Хоёр дахь зүйл бол тэр хүмүүсийн одоо цалин өсийг яг цогц журмын дагуу илүү цагийн хүйс тий одоо ялангуяа тусгаарлалтанд ажиллаад гарч ирээ дахиад 21 хоног тэд нар ч тусгаарлагдж байгаа байхгүй юу. Гэр бүлээс айгүй олон хоногоор 21 хоног нөгөө дотор ажиллачаад тэгэн штэ. Тэгээ гарч ирээ дахиад хяналтанд байж та халдвар авсан байна. Тэгэхээр манай хөсөөд зоны зөвчнөр судлалын төв за с ижигтэй тохиолдол хяналтанд байгаа энэ орон нутгуудад ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүд маань маш олон цагаар уртгсан. За энэ хугацаанд бол зүгээр энгийн үед ашиглагддаг тийм ээ одоо цалин өснээс сан бол хэд дахин нэмэгдэж байгаа юм л дээ. Тэр чинь ингээл хурцгаал хоногоор ингээ ажиллаад явчихаар илүү цагийг үс. За ерөнхийдөө улсын онцгой комиссоос бас нэлээдгүй санхүүжилтийг олгож бас урамшууллын асуудлыг шийдвэрлсэн. За саяхан ч бас одоо эрүүл мэндийн сайд маань эрсдэлтэй ажлын байранд бас удаах хугацаагаар ажилласан эмч мэрэгчлэнүүдийг 5 сая төгрөг олгосон гэх арга хэмжээнүүд авч байгаа. За бас одоо нөгөө орон сууцны түрээслээд орон сууц хамруулах асуудлууд ч гэсэн бас ковидын хуультай холбогдож орсон. Тэгээд ерөнхийдөө талаасаа л ирвэхээр ажиллаж байна. За үйлдвэрчний эвлэл бол бидний гол анхаарч байгаа юм бол юу гэхлээр нэгдүгээрт хувийн хамгаалах хэрэгсэл заавал хангалттай байх ёстой. Ямар ч эрсдэлтэй нөхцөлд хамгаалах хэрэгсэлгүй шаардлага хангахгүй стандарт юм хамгаалах хэрэгсэлтэй орохыг бол хатуу хориглож байгаа. Хоёр дахь зүйл бол хэрвээ уртсгсан цагаар онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол хууль тогтоомжоор олох ёстой илүү цаг бусад төрлийн нэмэлт урамшууллуудыг хуулийн дагуу олох чиглэлээр манай холбоо за тухайн байгууллагуудын ахын шатны хороодтойгоо их ойр хамтарч ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө явцын дунд бол олон гомд саналууд ирж бид нар тухай бүр шийдэж байгаа. Жишээлбэл зарим эмнэлгүүд дээр одоо бид нар илүү цаг ажиллаж чадахад миний илүү цагийг хасчлаа хөхгүй байна гэд гомдол санал мэдээж тасрахгүй. Тэгээ тухайн үед бол тухайн байгууллага за шаардлагатай бол эрүүл мэндийн яамда хандаж асуудлуудыг дор дорн бас шийдээд явахыг хичээж л ажиллаж байна. Түрүү нөгөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь 14 салбартай гэсэн шүү дээ. Одоо нэг нь танаа эрүүл мэндийн салбар их байх нь тий. Нөгөө 14 салбараас одоо хамгийн хил ам дуулан шуугиант нь одоо танах байх нь. Танах байсан. Одоо 19 оноос эхлээд гайгүй болчлоо. 19 оноос хойш гайгүй болцоо нөгөө мегмар маань гудамжинд гараад нөгөө хантаад зомсоод жагсгаа ойрлохоо болчлоо. Салбарын асуудал гайгүй болчихоо. Ойлголцоо цаашаа яваад байна уу? Ер нь би нөгөө ярианы ихэнд хэлсэн шүү дээ нөгөө хуулиар олгоцсон эрхийн дагуу бид нар явна. Тэгэхээр 2019 оны жилийн эцэст бид нар 2020-с 21 оны салбарынхаа хэлцээрийг байгуулж гисэн. Энэ хэлцээр маань хэрэгжиж явж байгаа. Энэ хэлцээр хуулийн хугацаанд зорьсон тавьсан шаардлагууд
хэрэгжихгүй байх юм бол бид нар тэмцэл хөдөлгөөн явуулна. За ерөнхийдөө бол эрүүл мэндийн яам маань бас нэг үе бодвол маргалдаж муудалцах юм гарна шүү дээ. Огт ямар ч одоо зөрчилдөөнгүй байна гэж байхгүй. Гэхдээ энэ бол салбарын эрх ашигын төлөө учраас асуудал гарвал дор нь холбогдоод хилцээр маань хэрэгжээд явж байгаа. Тэгээ одоогоор бол бид нар хуулийнхаа дагуу байгуулсан хилцээрээ энэ оны жилийн эцэст эхний жилээ дүгнэн. Тэгээ энэ дүгнэхэд ямар байх нь гэдгийг харна. Ерөнхийдөө бол эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн яам, хувийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэх төр хувийн хвшилтэд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрх ашигыг 3 талд хилцээрээр шийдвэрлэж байгаа. Энэ хилцээрийг тал талаас хэрэгжүүлэхийн төлөө хичээж чармааж ажиллаж байгаа айл тал. Заавал бид нар яагаад годомжинд гаргачих хэвээр бусад салбарт үлгэр жишээ бид нар ойлголцож ажилламаар байна. Үнэхээр ойлголцохгүй байвал бид нар асуудлыг шийдэхгүй байх юм бол хуулиар олгогдсон эрхээ эдлэн шүү дээ мэдээж. Тийм учраас одоохондоо бол бид нар илүү ойлголцол ялангуяа бид нар одоо юу хийж байна гэхээр 2021 оны төсөв. Бид нар одоо 20 оны юмыг одоо ярихгүй шүү дээ. 21 онд бид нар цалин өсөн дээр, нийгмийн хамгаалалт дээр, нормын хувцсан дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр төсөв дээр нэлээд саналуудаа эрүүл мэндийн сайдтайгаа уулзаж өгсөн. За ер нь сар болгон тодорхой чиглэлээр одоо асуудлыг тодорхой сэдвэр хилцүүлэг хийгээд үр дүн гаргаж ажиллая гэсэн ийм чиглэлтэй ойлголцлын түвшинд байгаа. Таныг тэмцээд жагсаад явж хахад болиё гэж шантраад одоо тийм үе тохиолж юу? Үгүй. Ястаа үгүй шүү. Би юунийч төлөө ингэж тэмцээж жагсаад байгаа юм. Нэг удаа л аав маань тэгжсэн юм. 2018 онд одоо нөгөө араасаа жигсаал суулт гэл ингээл нөгөө маш их хурц тэмцлүүд хийжсэн. Тэгээ нэг өдөр л аавч хоёр дээр нэг сүү боо барайл орсон. Тэгсэн чинь аав маань ингээл бодож сууж ирсэн. Миний охин одоо болчих болтгүй юм. Одоо болчихооч гэж хэлж ирсэн. Тэр надад их цохилт болж ирсэн. Яасаа тань тийм хэцүү байх нүгэд. Тэгээд надад тийм хэцүү байгаагүй би миний нэг зан чанар бол нэг юм зорчвол тэрнийхээ ард гарахгүй л тэр санаа амардаг хизээч цуцдаггүй. Тэгээд тийм учраас нэг зорчхоод тэрнийхээ ард гарсныхаа дараа ингээл тэрнээсээ кайф авдаг. Тэгээд аав маань л болчооч гэж бүр нэг аргаал барсан баг та. Тэгээ сүүлд нь та одоо энэ жилд гисэн 100 аавтайгаа нэг сууж хаад. Аваа та яагаад ингэж намайг яг ингэ тэмцэж яхад тэгж хэлж ирсэн. Би ч амар шоконд орсон шүү дээ. Үнэхэр шоконд орсон юм чи. Тэгсэн чинь гот ингээл найз нөхөд ах дүүс чи ингээл нөгөө охин чинь талбай дээр сууж очсон уу та хоёр гэл бүр тэгдэг юм байна л та. Тэгээд одоо ингээд одоо болохгүй ингээд нэмхүүгээ цалингийн нэмхүүгээд авал одоо тэг болчихвол доо гэж л бас бодогддөг л ахын л дээ. Тэгж л их сэтгэл нь шаналдгийг хүний хэцүү хүн биш одоо энэ жилэл мэдчихсэн те та одоо охиныгоо яах гэж байгаа юм шиг гэдэг. Түүнээс биш би бол хизээч тэгж яг улам л тэмцэл хийвэл улам л хорцлогдоод идэг шүү дээ. Ягаад чинь цаанаасаа нэг юм зорчвол ард нь гарахгүй бол шүнч найр хүрдэг шүү дээ. Таны үнэт зүйл юу юм бэ? Гэр бүл үр хүүхдүүд маань л миний хамгийн үнэт зүйлтэй. За та бол тэмцээд шүүмжлээд явдаг хүн ээ. Гэвч өөрөө ер нь шүүмжлэл хэр өртөж чинь та? Өртөлгүй яах вэ? Яаж хүлээж авдیں۔ Тий одоо шүүмжлэлт өртөн тэгээд шүүмжлэлийг хүлээж аав шүү дээ. Авалгүй авахгүй болохгүй. Одоо энэ олон хүмүүсийн санаа бодлыг одоо эрүүл мэндийн салбарч 52 мянган эмч эмнэлгийн ажилтнууд байна. Маш олон газар санаа байна. За тэгээд тэндээс наад тэмцэлж ийм байна, тийм байна гэлэн тэдрийг сонсгүй болохгүй л дээ угаасаа. Таны тийм нэг сайхан тийм хүч авдаг зүйл юу вэ? Юунаас тэгж амар гоё хүч авдаг вэ? Намайг дэмждэг салбарын маань хамт олон намайг дэмждэг бүхэл хүмүүсээс урмын сайхан үгнээс л хамгийн их хүч энерги авна та. Тэр үгээр л тэтгэж тэдгээж тэжээгдэн дээ.
Адимын сайхандаа. Сайхан шүү. Тэр үгнүүдээс бүр танд ингээд нэг яг гэж орно гэдэг штеп. Ямар үг вэ? Хин хэлж. Хамгийн ер нь байнга л тийм үгийг сонсдог л доо. Тэр нь их сайхан. Хэдийгээр миний ажил бол хэцүү. Тэгээд миний урам авдаг зүйл бол ерөөсөө л олон хүмүүсийн талархал. Нэгмэр дарга та надад ийм зөвлөгөө өгч ирсэн гэж саяхан нэг эмч холбогдсон. Одоо нөгөө юугийн илүү цагийг өгөхгүй албан тушаалыг бууруулчихад мөхөрхий. Нэг эмч. Тэгээд би хууль эрх зүйн гаргалгааг нь хэлж өгөөд за та ингээд ийм өргөдлийг бичээд дарга дээр ороорой. Тэг болохгүй бол үйлдвэрчний орон даргадаа ирээд болохгүй бол над дээр хүрээд ирээрэй гэсэн. Яг танид зааснаар яг таны хэлсэн үгийг хэлээд асуудлаа шийдүүлсэн шүү баярлалаа гэд хоолон зангираад ингэсэн. Тэр л одоо миний хамгийн витамин болдго юм да. Одоо допинг гэх юм уу да тий. Гоё юм аа. Ард нь 52,000 хүн байж идэг. 52,000 асаалтан таггүй. Тийм шүү дээ. Тийм ардаа тийм 52,000 тэр олон хүнийг ардаа өөрөө тэгээд урд нэж байгаа одоо бахархаж явах одоо ямар ч сайхан байт юм те. Энэ хүний хувь тавилан гэдэг зүйл байгаа. Миний амьдралд ер нь яаж явах? Ер нь юунаас шалтгаалт юм? Нөгөө зөв явбал зөөлөн зам болон гэдэг шүү дээ. Тэгээд санаа зүв бол заяа зүв гэдэг. Тэгэхээр хүн хувь тавилангаа өөрөө л бүтээн. Хүн сайн сайхныг бодож явбал өөрийнх нь хувь тавилан сайн сайхан л. Хүнд буруу санаад муу санаад мөнгө яриад нөгөө амны бэлэггүй дандаа л муу юм яриад ил тэр хүний хувь тавилан яаж үттэй байх вэ? Тийм учраас хүн өөрийнхөө хувь тавилангаа өөрөө л бүтээн. Тийм учраас санаа зүв байх хэрэгтэй, заяан зүв байна л гэж бодож явдаг шүү дээ. Та ер нь ямар зан чанартай хүн юм? Зан чанарын хувьд одоо тэгэл бусад хүмүүс л хэлэх бах та. Яг одоо өөрийгөө би юм зантай гэж санаанд орохгүй шүү. Таны төвчд хамгийн хэцүү зүйл ер нь юу байдаг вэ? Хөл хацал өвчин зовлон хамгийн хэцүү. 2018 онд нөгөө цалин хөлсөө салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гээл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо мянган гишүүд эмч ажиллачаад 7,000 ард иргэдийн дэмжлэгтэй бас томоохон тэмцэл өрнүүлээд тэгээ явж хахад уран чимэг гээд манай тархны хавдартай сувилагч маань одоо тухайн үед бидний тэмцэлд өөрөө ирээд оролцож ирсэн. Тэгээ тэр үед бид нар тэмцэл дундуура хандивын тоглолт хийгээд мөнгө босгоод манай мөнх баясгалан сэтгүүлч маань тэр сувилагчд маань орохоор өнгөөд тэгэл хагалгаандаа амжилттай яваад хагалгаа амжилттай болсон гэд над руу холбогдож ирсэн. Тэгээд их орондоо одоо буцах гэж байна гэд би тэгэл тэр хүний амь насыг аварчлаа гэд айгүйх баярлж ирсэн. Тэгсэн нэг орой гэртээ ирээд даргаа уран чимэг сувилагч өнгөрчлөө гэл хэлсэн. Тэгээ би нөгөө аварцсан гэж бодсон байсан учраас бүтэн шинжинг ойлж ханчихсан. Тийм учраас хөл хацал болох хамгийн хэцүү. Уран чимэг сувилагч маань хавдрын хөнгөмжчлөх хэмжлэгийн сувилагч байсан. Тэгээд тухайн үед тантай уулзмаар байна гэд нэг сувилагч тархнаас зорж ирсэн гэд тэг гар бариад өнгөр одоо маргааш суултан дээр уулзъя гэд айгүй араас олон ажилт байсан. Тэгээд гар барьчид маргааш суултан дээр миний хажууд сууя. Тэгээ хоёлаа ярилцсан шүү гэд нэг зурсан манай ажлын албаны өрөөнд гар барихад цэв хүтэн паарн зогсцсон байр байдаг шүү дээ. Халаалт зогсцсон үед нэг хүүхүтэн паар барихад нэг цэв хүтэн яг тийм юу вэ? Энэ тэгээд тэгэл гараа явсан. Тэгээд дараа нь энэ ямар учиртай юм бэ гэсэн тантай л уулзна гэдэг байгаа. Тэгээд маргааш нь суултын үеэр надад бүх амьдралаа ингээд ийм хавдартай болсон гэсэн ингээд бүх амьдралаа яриад тэгчихсэн. Тэгээд үнэхээр салбарынхаа хамт олон олон хүмүүсийн
өвчин зовлон гэдэг бол үнэхээр хэцүү. Тийм учраас эрүүл инк байгаасай хүн болгон маань Монгол хүн болгон маань эрүүл инк байгаасай. Эрүүл мэндэ хайрладаг байгаасай. Өдөд зовсон, шаналсан бие биендээ энэрнгүү гараа тусалдаг монголчууд үнэхээр сайхан. Бие биендээ тусалдаг. Тэгээ бид тэр үед маш надад бол үнэхээр хэцүү зөвхөлт болж ирсэн. Тэгээд олон эмнэлгийн ажилчдад ч гэсэн ийм асуудлууд тулгардаг учраас бүхэл хацал хүчин зовлон Монгол хүн болгоноос хол байгаасай л гэж залбирч явдаг шин. Мегмарт дургу хүмүүс хэрэг байдаг бол байдаг бах уу? Байдаг. Уун тааж 52,000 зэрэгтэй хүн шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл нэг хүний асуудлыг шийдэхийн тулд нөгөө хүнтэй тулгардаг шүү дээ. Тийм ээ? Мэдээж одоо асуудал тавиад хуулийн гаргалгаа яриад хэлээд гарцаагүй байдалд ороо шийдвэрлэн гаргасан шийдвэрээ өөрчилсөн хүн надад дуртай байх уу? Тийм ээ? Тийм учраас дургуун байдаг байх уу? Ер нь одоо ямар ч хүнд одоо бүгдээрээ гэхдээ дийлэнх нь одоо дуртай хүн олон баха гэж боддیں۔ Яг уу дургуун байж л доллар биш бүхэн таалагдхалгүй түүний сайн сайхны төлөө явж хаад болно гэж боддоо шин. Танд хандж байгаа одоо асуудал төшөө олон хүмүүс хандж байгаа шүү дээ. Одоо үйлдвэрч нэвлэл болохоор чинь тийм ээ. Тэр чимлэгийн гэл одоо албаагч ханддаг байлгүй. Хандхаас явах үү тийм ээ. Ер нь тэр олон хандж байгаа хүмүүсийн дийлэнх асуудал нь яг юу байгаад байна? Одоо ихэнхдээ л одоо дотоодын өөрсдийн үл ойлголцол гэдэг. Тэр хүндэд шийдчих асуудал байна. Одоо дандаа л байгууллага дотроо шийдчих, бие биендээ хүлээцтэй байх. Эсвэл одоо хуулаа мэддэг хэрнээ мэдхгүй царайлах. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашигыг зөрчдөг асуудлууд олонх нь. Нөх одоо бодлогын түвшинд тэртээ тэргүй ажил хөдөлмөр хийж байгаа хүн болгоны асуудал хуулиар зохицуулагдсан байдаг. Тэгээ цаасан дээр одоо хамтын гэрээ дотоод журмаараа тэр цалин усны юм байна, ажлын нөхцөл тийм байна тий гэдэг ингээ асуудлуудыг нь биччихээд тэрийгэ хэрэгжүүлэхгүй юм. Эндээс болоод л асуудал үүсдэг. Тийм учраас дийлэнхтэй л тухайн байгууллага дотооддоо бие биендээ хүндэтгэлтэй хандах, ойлголцох, ширээний ард суугаад ярих энэ механизм л илүү тутмаг байдаг. Ихэнхдээ 90-80% нь гайвал юм шүү дээ. Тэгэл одоо тэр нь шийдэхдэггүй бол яалтгүй тэр лөө орох шаардлага. Тийм юм байна л да. Тэгээд тэрэндээ шийдэж чадахгүй байгаа юм чинь тэгэл одоо цаашаа нөгөө таны нэг үе шаттай тэмцээнд идэгшэл тэр хүний чинь бас өөрхөн үе шаттай тэмцэлнэ байгаа дээ шүү дээ. Тэр болгонд одоо ялангуяа эмнэлгүүд дээр байгаа үйлдвэрчний хэвлэлийн хороодын дарга нар бол эмчийнхэн эсвэл сувилагчийн ажлын хажуугаар үйлдвэрчний хэвлэлийн сонгуульт ажлыг хийн бусдын төлөө явна. Тэгэхээр тэр эмнэлгүүд дээр байгаа үйлдвэрчний хэвлэлийн хороодын дарга нар маань орон нутагт байгаа аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоодууд маань одоо тэнд үүссэн асуудлыг асар том шийдвэрлэх гол хүчин тэдэнд маань бас маш олон одоо салбарын холбоонд ирдэг ачааллыг тэд маань хөнгөлдөг. Үнэхээр шаардлагатай орох ёстой асуудлууд дээр салбарын холбоорд. Гэтэ бид илүү салбарын түвшинд, бодлогын түвшинд шийдвэрлэх, ялангуяа засгийн газрын ямар тогтоолд өөрчлөлт оруулах юм, эрүүл мэндийн сайдын ямар тушаал гаргах шаардлагатай байгаа, эсвэл хуулийн ямар өөрчлөлтийг хийх юм, энэ чиглэл рүү илүү бодлогоо чиглүүлэхийг боддог. Тэгтээ яалтгүй заримдаа байгууллага дотроо шийдэх асуудал руу яалтгүй л орд юм та. Орхоос өөр аргагүй тэгэл очно орно. Ямар тентэн ингээд ажил хаялт үүсгээд байх биш болж өгвөл ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх, дотоодын зөрчилгүй байх л илүү гардаг юм да. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Хамгийн сайн хийж чаддаг юм асуудлын гаргалгааг болоод л тэгээ шийдэл гарцаал гаргахтаа арай илүү юм уу та гэж боддөө шүү дээ. Мегмар амар уурлал яах вэ? Амар уурлахаараа би юу яадаг шүү дээ. Гэрээ цэвэрлэдэг. Одоо тэгэл хөмсгөө зангидаал гэрээ цэвэрлэл угаач харчаал тэг гэрээ цэвэрлэл дуусгаар тэгэл тавьширсан байдаг. Айтах уурлал. Их нэртэй зааж өгмөр.
одоо нөгөө тэмцээж явж байсан шүү дээ. Одоо тэмцэлэл яриад байгаа шүү. Би одоо таныг тэр далаачаа сайн таних учраас үнэхээр бүр ууралмар зүйл гарна үсттэй ч одоо ойлгохгүй. Асуудлыг ойлгохгүй, шийдэж өгөхгүй. Бүр амар уурнэ дээ. Тэгэхээр яг уу асуудлыг ойлгохгүй ч үе нэг гардгүй юм да. Ойлгохыг хүсэхгүй, ойлгоогүй дүрэл хэсэгт юм да. Тэгхийн болвол тэгэл тэрийгэ баталгаажуулах, баталгаа нотлогоог л хайнда гарцаагүй араанд нь л хийн. гарцаагүй араанд нэг гал. Одоо нотлогоон цөөрлөөс судалгаан цөөрлж байгаа л эн чинь ийм учраас бид нар ийм асуудал тавьж байгаа гэдэг нэг л ярихаас одоо ер нь их ойлгохгүй байх гэж байхгүй ш. Ойлгомжтой юм ярьж байгаа юм чи. Түүнээс ш бол одоо ямар ч хийх боломжгүй тийм зүйлийг хизээч үйлдвэрчний хэвэл шаарддаггүй. Улс орны нийгмийн эдийн засаг, улс орны тухайн хууль эрх зүйн гаргалгааг бид нар их тооцоо судалгаатай л альва асуудалд хандахыг хичээдэг. Бидний одоо сурсан мэдсэн ч тэр юм чи. Тийм учраас зүгээр ирмэлзэл байдгүй юу гэвэл тийм тохиолдол зөндөө гарна түнс биш. Огт тийм бол байхгүй. Юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна та? Би одоо нэг сайхан өөрийнхөө гараар дээл оёот сурчих юмсан гэж боддتي. Яг зүгээр 10 жилдээ хөдөлмөрийн хичээл дээрээ бол нэг юм хөөрхөн жижигхэн хүүхдийн дээл бол ойж исэн. Тэгэл сайхан одоо хүүхд байхдаа бол Монгол дээл юу юм бэ л гэж одоо нэг тоодгүй байлаа. Жохон одоо жохон ингээд нас яваад гэх юм уу? Тэгээд ирэхлээр сайхан Монгол дээл өмсмөр. Тэгтээ тэр дээлээ сайхан өөрөө оёод яг өөрийнхөө гараар өөрийнхөө хэмжээнд тааруулаад ингээ оёндоо гэж тэгэл ямар ч сурандаа л гэж боддөө ш. Тэгэл шилбийн өөрөө зангидал тэрийг л их сурахыг хүсдэм да. Тэгээд сурнаа. Сураараа. Их сайхан зүйл сурахыг хүсэж байгаа юм байна. Таны хамгийн ихээр баярлаж явдаг хүн хэм бэ? Их олон. Өстой завшааныг ашиглаа бүгдийг л хэлчмээр шүү. Хамгийн түрүүнд төрүүлж өсгсөн, дий зэрэгтэй хүн болгосон аав ээжтэй, чи аав хоёртоо чин сэтгэлээсээ баярлж явдаг. Үргэлж хажууд минь уус шиг түшчээдэг, хандаа их баярлж явдаг. 3 сайхан хүүдээ их баярлж явдаг. Даа ялангуяа том хүүдээ маш их баярлдаг. Яагаад тэгэхээр энэ их ажлын хажуугаар хоёр дүүгээ ээжигээ халамжлаад, аавыгаа халамжлаад хүү маань их одоо 8 дугаар анги. Айгүй их тусад орцсон. Тэгээд би ямар аттай юм бэ гэж боддог. Тэгээд том хүү маань их түшиг болж яг л охин хөвч 3 хүүтэй учраас одоо 3 хүү хэцүү юу л гээл тэгдэг. Жохон байхад нь үнэхээр хэцүү байсан. Олон нийлх нойтон хүүтэй ханаа төрн яг л одоо эмэгтэй хүн болгоно л байдаг зовлон байна штэ. Хатгаа нэмлэг твтэн гээл. Тэгээд хүүхдүүд маань том хүү маань их тусалж идэг, хүүдээ их баярлдаг. Миний том үг соём гэдэг. Тэгэл хоёр дүүгээ их зохицуулж ин да. Тэгээд аав ээж ахын дүүс эрүүл мэндийн салбарын хамт олон Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооны ажлын алба хороодын дарга нартаа үйлдвэрчний хэвлэлийн мянган хамт олон намайг гэж нэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр. Танаа салбарт нэг асуудал байдаг аа. Эмнэлгийн ажилтнаа гар цайлах аа. За сайхнаар хэлэх юм бол гар цайлах гэж яриад байгаа. За нөгөө талаар болохоор бас нэг гар цайлахыг хараад сурцсан нэг тийм хэсэг цөөн бүлгийн хүмүүс байдаг юм шиг анзаарэгдэт байдаг байхгүй. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ? Одоо чинь авилгын асуудал бол ер нь би бол дээрээсээ зэгцэлмээр бодогдтiin. Наандаж авилгатай тэмцэж байгаа төрийн бүхэлшний байгууллага албан тушаалтнууд хараат ус байх хэрэгтэй. Улс төрөөс ангид бие даасан байх хэрэгтэй. Ингэхгүйгээр авилгатай тэмцэж чадахгүй Монгол улс. Тэгэл томилол тэгэл хараат шүү дээ, тийм ээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт авилга гэдгээ иргэд маань өөрсдөө ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо манай салбарын маань хүмүүс хэлдэг л дээ. Гэхдээ одоо тэгэл зарим хүмүүс сэтгэлээс ингээл барайл ирсэн. Одоо юм ин
ахгүй хэцүү. Ингээл хоол хийгээл ер нь халуун савнд бууз чигнээд ер нь одоо бид нар яах юм бэ гэдэг. Гэхдээ дэлхийн улс орнуудын жишгийг судлах хэрэгтэй байна. Авилгатай тэмцэгт. Зарим улс орнууд бол тийм ээ одоо нэг удаагийн хоолнд оруулахыг авилга гэж үздэг. Одоо хүмүүс талархсан сэтгэлээ илэрхийлэх гэдэг шүү тэр юмч нарт. Нэгдүгээр. Тийм учраас бусад улс орны жишгийг Монгол улсад нутагшуулах хэрэгтэй байна. Өөрийн онцлогтой тохируулж. Гурав дахь зүйл бол цалин хангамж нь хангалттай байх хэрэгтэй. Тэр одоо авилга авсан өгсөн гэдэг тэр албан тушаалтнууд өнөөдөр авж байгаа цалингаар амьдралынхаа наацхыг хэрэгцээ шаардлагыг хангаж зогсохгүй цаана хуримтлалтай байж ч тэр хүн сайхан амьдрын шүү дээ. Тийм учраас тэр нийгмийн баталгааны асуудлыг дөрвтэй шийдэх хэрэгтэй. Тэгж гэмээр цогц байдлаар шийдчихэж авилгатай тэмцэнэ. Түүнээс биш бол одоо хин нэгэн хүн рүү чичээл ингээд л бие бинийгаа муухагаар хилээл ийм байдал хизээч сайжрахгүй. Тэгэхээр дээрээс ахуулаад бүгштэндээ сайжруулахын тулд хууль эрх зүйн шин тогтолцоо Монгол улсад хэрэгтэй гэж хардаг шүү дээ. Нийгмийн халамжийн одоо нийгмийн халамж цалин бүлүүгийн сайхан шийдчих юм бол тэр нэг хүний өвчтний өгч байгаа нэг 5 төгрөгийг хараад байдгүй. Тийм шүү дээ. Одоо өнөөдөр эм чимлэгийн ажилтнуудын маань цалин авах уу ямар байгаа илээ. Тэгэхээр одоо 8% ипотекийн зээлийн болцлыг хангацдаггүй байгаа олон эмнэлгийн ажилчид надад ханддаг. Тийм учраас нийгэм ах уу ер нь бол ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг тэтгэж байж одоо улс орон хөгжин хөдөлмөр хийж байгаа хүн болгон хүнрүүл чиглэсэн бодлого сайн явбал улс орон хөгжин. Хүмүүсийн сэтгэл дундуур амжиргаанд хэцүү үлгэн зэлгүн байвал улс орон хөгжихгүй шүү дээ. Тийм учраас хүн төвтэй бодлогыг л хэрэгжүүлж яаж Монголын ард түмэн сайн сайхан амьдрна гэж боддгийг шүү дээ. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд одоо өөрчлөх ёстой олон асуудлууд бол байгаа ш болохгүй бүтггүй асуудлууд зөндөө байгаа. Таныхаар бид ер нь юунаас эхлэх ёстой юм? Би бол одоо нэг амар барилга ашин ч юм уу одоо нэг том хууль ч юм уу тийм боддгоо шүү дээ. Монголчууд маань залуучууд маань бүхэл үеийн төлөөллүүд хандлагын өөрчлөлтийг хийхээс гэж боддیں۔ Жишээлх юм бол одоо аливаа нэг юмыг дандаа сөрөг талаас нь ярьдаг. Ингээд дандаа болохгүй юмыг ингээд ярьдаг. Тэгэхээр монгол хүн бид нар өвгдээц маань амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Сайн сайхан зүйлийг ярьж ээж бид нар хөгжинэ. Сайн сайхан зүйлийг ингээд хандлагын өөрчлөлтийг хийхгүйгээр мэдлэгийн одоо өөрчлөлтийг хийхгүйгээр улс орон маань бас төдийлөн явахгүй. Тийм учраас би нэг хүмүүс нэг хандлагаа илүү өөрчлөөсэй. Хин нэгэн хүний буруутай зүйлийг биш өөрсдөө илүү засаасай гэж ингэж боддөө штэ. Түүнээс биш бол өөрчлөх гэд ярил тэргүй голтрлоороо бүхэл юм явж байгаа. Улс орон маань хөгжиж байна. Тийм учраас би нэг тэр талаас нь л бодож явдаг шүү дээ. Энэ хариуцлагын тогтолцоо гэдэг нэг зүйл байгаа тийм ээ. Энэ менежер нь хэр баг шиг байна? Яг уу би бол явж байгаа гэж боддог. Жохон өөдрөгөр харах гэдэг л дээ. Одоо хариуцлагын тогтолцоо хаана байхгүй байна гэж ярьдаг юм. Нэг үе бодвол энгийн иргэд ч гэсэн хүүхэд багчууд маань, залуучууд маань, ахмад үе маань шудрагс яриад эхэллээ. Төрийн дээд томчуулч гэсэн шудрагс ярьж штэ. Хариуцлагын тогтолцоо бий болох гээд штэ. Харин бид нар дуу хоолойгоо нэгтгэж улс орноо, улс төрчдийг бүх шатанда төрийн албанд байгаа, хувийн гишэлд ажилт байгаа хүмүүс ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм учраас ер нь хариуцлагын тогтолцоо харьцангуйгаар нэг үе бодвол бас хариуцлагатай байх гэж чадах чинээгээр төр зэсэг маань ажиллаж байна. Ард иргэд маань бас болохгүй бүтггүй юмыг шууд ил тод шүүмжилж байна. Тэгэхээр хариуцлагын механизмыг сайн байлгая гэж ингэж байгаа бол төрийн алба ил тод нээлттэй тэгш байх хэрэгтэй. Энэ сайн одоо хяналтын механизм хэрэгтэй. Иргэд маань дуу хоолойгоо шударга ил тод
илэрхийлж чаддаг. Ингэж чадвал харилцагын тогтолцоо Монгол улсад харин чиг сайжирч байгаа гэж өөдрөгөр харах гээд байгаа шүү дээ. Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Юу мөрөж байна одоо? Хамгийн том мөрөөдөл гэхлээр би одоо ингэж боддөг шүү дээ. Том мөрөөдөл гэвэл би охинтой болох юмсан гэж их мөрөөддөг. 3 хүүтэй учраас Дахан бэр. Дахан бэр гэдэг л 3 хүүтэй. Тэгээ охинтой болохтой 2 охинтой болох юмсан гэж боддог манай нөхөртөө ярьдаг. Тэгэхээр нэг айхтар том юм хүсээд өнөөдөр хүн хорвоод нүцгэн ирээл нүцгэн буцсан шүү дээ. Юугаа хүсгэвд? Идэх хоолтой, өмсөх хувцастай элэг бүтэн байвал болоо. Тэгээ сайхан эрүүл саруул элэг бүтэн байх шиг амьдын жаргал байхгүй. Тийм учраас амар том мөрөөдөхөөс илүү хөөхөн охинтой болчихсон гэж л мөрөөдөөл яваад байгаа. Таны муу зуршил юу вэ? За миний муу зуршил миний хань хилдэм аа. Одоо би ер нь л болж игэл толгой тавиал унтдаг. Тэгээд нэг жоохон ачаал юу авал заавал гаруул унтдаг. Тэгээд одоо хороог унтаж барлаа л гэдэг. Тэгээд толгой тавиал унтдаг учраас ядарддаг даалт хийдэг байх л да. Тэгээд унтхал одоо маш том одоо муу зуршил гэж боддоо шүү дээ. Гэтэ унтж ивэл ирүүл байгаа юм шинж юм гэсэн. Тийм учраас би ер нь л одоо муу зуршил бол ер нь толгой тавиал унтна. Нэг одоо замд явж ирсэн ч гэсэн дог хийгээл гэртээ унтж байгаа юм шиг л унтчих гад идэг муу зуршилтай. Нэвтрүүлгийнхэнтэй хэлсэн шүү дээ. Гэхдээ өчнөө тийм сонгуульт их ажил байгаа юм ч одоо ядрахаас ч яах. Сайн унтаж амарч байгаарай. За баярлалаа. Таны миний хүсэж байгаа, бид бүхний хүсэж байгаа сайхан Монгол орн хэр ойрхон байна. Та ч өөрөө их өдрөл хүн юм байна л да. Сайхан Монгол орн гэвэл одоо байгаа л хүн сэтгэлээр шүү дээ. Муухай байна гэвэл Монгол орн маань муухай л байна. Сайхан би бол их сайхан гэж боддог. Зүгээр нэг л жишээ авъя л. Хүүхэд байхад одоо гэртээ телефон уцтай айл одоо баяа айл гэдэг дарахдаг байлаа шүү дээ. Одоо телефон уцтай ангийнхаа хүүхд рүү ярих гал гэртээ уцтай болоод би гачин их баярлж байсан. Дараа нь нэг иймхэн жижигхэн гар утастай болоод тэр нь ингээд хитгэн товчтой шүү дээ. Ингээд тетрис шиг. Тэгэл тэр үед хөл газар хөрөхгүй хүзүүнээсээ дүүжилчээл баярлж исэн. Тэгэхээр хүн сэтгэлээрээ л ахгүй. Тийм учраас улс орн маань одоо бол жахан хөлтөд одоо дэлхийн бүхэл мэдээллийг гар утаснаас авч шүү дээ. Тийм учраас өдрөгөр харуул Монгол орн маань сайхан хөгжиж байна. Дэлхийн улс орнуудтай оюуны бүтээлээр энэ зэрэгцэж байна. Эмч мэрэгчлэтнүүд маань дэлхийд гайхах эцэслийн тусламж үйлчилгээ олон одоо дэлхийн том шагналуудыг авч байна. Монгол хүний оюуны бүтээл дэлхийд үнэлэгдэж байна. Монголын энэ уудам тал нутаг, эрүүл сайхан агаар, монгол хүний сайхан өв уламжлал бид нар бол харьцангуйгаар одоо бахархах зүйл ихтэй. Улс орн тийм учраас би Монгол орноо их сайхан өдрөгөр харахыг боддөө шүү дээ. Тантай олон хүмүүс уулзж байгаа. Анх уулзсан хүний ер нь та яг хаанаас нь эхэлж хардъя? Шууд л нүд рүү л хардаг. Хүний нүднээс одоо тэр хүний санаа бодол бүхэл юм одоо ер нь 70-80% нь уншигдчихдээ шүү дээ. Би одоо уншилсан юм байна. Ер нь шууд л нүд рүү нь харддаг юм да. Тэгэл энэ хүн үнэн хэлж гин үү, худал хэлж гин үү тэгэл ягаад чи нүд рүү л харддаг юм. Хүн танихтай хэрүү та? Таны шүү ерөө. Ер нь голтой юу? Голтой. Энэ хүн танин гэдэг нэг бас их чухал зүйл шүү, тийм ээ. Тэгээд нөгөө нэг заримдаа ингээл улаан цай урдаас хараад хотлоо яриад байгаа хүмүүсийг л ойлгодог юм би. Тийм учраас би ягаад чи нөгөө ажлын шаардлага юм уу та нүдрүү нь хараад тэгэл энэ үнэ ирж гин үү худал хэлж байгаа юм бол тэгэл нүд нь эргэлдээл гөлөнгөл ингээл тогтож өгөхгүй сандчаал твдэл тэгэл хувцаа ингээд тэгэл олон үйлдэлээс нь мэдэгдэн л дээ биеийн хилтэй нүд харц өөртөө ихтэй байдал гэх юм учраас ягаад чи тэгэл шууд л нүдрүү л
арчдаг шүү дээ. Мөнгө гэж танихаар юу вэ? Хэрэглээ. Мөнгө гэдэг бол зүгээр л амьдралын хэрэглээл болохоос өөр юм шүү дээ. Хайр танихаар. Хайр гэдэг бол итгэл шүү дээ. Тэгээ итгэл байж чадвал сайхан хайр байна. Тийм учраас хайр итгэл дээр тогтдог. Тэгвэл амьдрал Хувь тавилан одоо амьдрал гэдэг бол одоо монголчууд эртний үеэсээ илтгэж зүүнний үзүүр дээр удаа тогтоохтой адил хүний бие олж төрнө гэдэг бол тэр олон мянган эсийг одоо хувь тавилан шүү дээ. Тийм учраас амьдрал гэдэг бол танд олдсон алтан боломж, алтан хувь тавилан, энэ хувь тавилан, энэ хувь зохиолыг сайхан үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг бол амьдралынхаа тэр ховор одоо зүүн дээр тогтож байгаа дудаа шиг тэр алтан амийг хайрлж зүв явах ёстой болов. Тийм учраас амьдрал бол үнэхээр гайхамшигтай сайхан. тэмцэгч мэгмар, жагсагч мэгмар хэрвээ хүн бол төрөөгүйсэн бол ямар амьд бол төрөөгүйсэн бэл. Хүн бол төрөөгүйсэн бол дахиад байх гэсэн баг. Тэгэл хар их тусал гаглал тэгэл ягаад чинь дахиад л зүрлж бодогчлоо сая танигаас сонгот. Гинтгэн бодсон шүү. Яг одоо танд ямар сэтгэл төрж байна? Их сайхан байна. Ингээ хоёул яриа суусан. Тэгээ ер нь нөгөө ингэж ийм сайхан гэж бодож байгаагүй маань. Тэгээ нөгөө олон одоо миний бодож яваагүй ингээ хариулжж байгаагүй тэр талаар бодож байгаагүй олон асуултыг та асуулаа. Их сайхан сэтгэл төрж. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын санаж бодож байгаа одоо бүх сайхан ажил чинь сэтгэлчлэн сайхан бүтэх болтугай. Гэр бүлд нь аж аргал сайн сайхан мөнө өсөн өрөөё. За баярлалаа танд бас ажлын их амжилтыг хүсье. Танай телевизийн хамт олонд өөдрөг бүхний хүсье. Баярлалаа танд. Зон асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарга өдөртгөн ухааны доктор Бямсүрэнгийн мягмар хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.